За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийнхаа дугаараар бид бүхэн хошигнол сэдвийг хүрээнд те сонирхолтой яриаг өрнүүлэхээр бэлдээд байна. За ер нь инээд нарга хошигнол гэдэг бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Хүн хилд орохоос өмнө инээсэн байж дээ те. Ер нь бол бидний хамгийн анхны сэтгэл хөдлөл. За түүнтэй холбоотойгоор хошин шогийн мэдрэмж гэдэг бол хүний амьдралын бас нэг томоохон хэсгийг бүрдүүлж явж байдаг. Тэгэхээр нэлээд сонирхолтой сэдвийг сонгож аваад байна. Тийм. Одоо төрхөөс байдаг сэтгэлийн хөдөлгөөн гэсэн шүү дээ. Энэ дээр нэг сонирхолтой юм. Хүүхэд 4 настай байхдаа өдөрт дунджаар 300 удаа инээдэг гэж байгаа байхгүй тий. Тэр нь өөрчлөх хугацааны хувьд хамаарлахгүйгээр зүгээр инээж байгаа байдал нь л 400 удаа тий. Биш 300 удаа гэж. Гэтэл 40 настай хүн 300 удаа инээхийн тулд бүтэн 2 сарын зарцуулах хэрэгтэй болдог гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр насаа хийх тусам өдөр тутамдаа нөгөө стресстэй анхаарах хэрэгтэй зүйлүүд нь олон болчдөг, байнгын инээгээд байх, байнгын хүмүүстэй хөвгөлтэй юм яриад байх боломжгүй болчдөг учраас инээдийн тоон төдиж инээ буурдаг. Тэгвэл бид нар бага насндаа тэгж их инээдэг нь бидний хөгжилд тань мэд хүн хөгжилд яаж чухлаар нөлөөлдөг, яаж хүмүүстэй харилцааг эрэг сайн байхад нөлөөлдөг, насаа хийх тусам инээхгүй байгаадах нь яаж сөргөөр нөлөөлдөг гэдэг талаар ярилцсан гэсэн үг тийм. Ер нь бол инээд нарганы талаар түгээмэл маш олон судалгаанууд байгаа, ач холбогдлыг дурдсан үзүүлэлтүүд байгаа тий. Хамгийн наад зах нь бидний мэддгээр бидний ер нь жоохон байхад айгүй хошин шог гардаг байсан шүү дээ тий. Тэгэл энэ байвал илэг залууч нь малууч нь амьдрал бол ингээл гоёл ингээл яриануд бол зүгээр л ингээд явган явж идэг тий. Гэтэл нөгөө яг түүнийг судалгааны үндсэн дээрээс яг ямар учир шалтгаантайгаар бид нар инээгээд байдгийг ямар ямыг бид нэр хошин гэж үзээд түүнд нь баясаад инээгээд байгаа ямарт нь ерөөсөө инээдгүй юм бид нарыг инээлгэж байгаа гол хүчин шалтгаан бид нар яагаад хошигноод байгаа гэх мэтлэнгээр үүний ард бас шинжлэх ухаан яваад байна л та тий. Тэгэхээр инээд буюу одоо энэ хошигнолыг судалж байгаа олон төрлийн онолууд байгаа. Философч судалж ийн, нейробиологи талаас аж судалж ийн. За сэтгэл судлалт ч гэсэндээ манай физикийн анализийн гол төлөөлөл бас судлаад явж ийн гэдэг ч юм уу те. Олон талаас нь харж болохоор эхлээд тэгвэл энэ хошигнолыг онолын үүднээс авч үзье те. За хамгийн түгээмэл байдаг онол юм бол психо анализийн үүднээс за Фредийн онолоор бол инээдийг энэ эгод хүндрэл учруулж болцшгүй энэ төвшүүртэй айдас хүргэм ч юм уу те моментуудыг мөчүүдийг одоо хамгаалах механизм ажиллаад сублимац хийж гинэ гэж үзээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ хошигнолын цаадах мөн чанар нь өөрөө зүгээр л инээлгэж байгаа биш одоо болж тарж байгаа юм л та тий. Тэгэнгүүт тухайн арт түмэн юунд инээгээд байна вэ гэдг нь бас чухал асуудал болж ирээд байна гэсэн үг. Ер нь ингээ анзаараад үзэх юм бол бид нар одоо юунд инээж байна? Нийгмийн асуудлууд шүү дээ. Түүжрэл, хүүхдүүдийн хичээлдээ явахгүй байгаа хоцрогдол тэрийг л байнгын нийгэмтэй холбоотой асуудлууд л айгу түгээмэл хошигнол болоо яваад байдаг юм шиг анзаарэгддэг ш надад. Манай Facebook сошиалууд бол зүгээр л ийм хошигнолын мемүүдээр л дүрцэн те түүнийг хаваалцаал. Өөрөөр хэлбэл яг энэ яг нэг Фреди ярих гэдэг онол яваад байгаа байхгүй те. Бидний одоо энэ нийгмийн асуудал гэж үзээд байгаа, эсвэл хувь хүний асуудал гэж үзээд байгаа. Энгийн нөхцлөөр энийг хүлээж авахд амар стресстэй, уур бухимдал төрүүлмээр, зарим талаараа одоо айц хүргэмээр ч юм уу зүйлсийг бид нар хошигнол болгож буулгаад байна гэсэн үг. Одоо ер нь ингээд мемүүдийг харангууд амар дарк штэ тий. Одоо тэгсэн мөртлөөсөө бид нар энийгээ яваад байдаг ч юм уу. Одоо жишээ нь саяхан гэх юм бол нөгөө хөгжлийн банкны асуудал ингээ лайваар яваал зодон болонгууд тэрэн дээр бид нар мем зохиогоол энийгэл яваад идэг ч юм уу те. Ерөөсөө бидний амьдрал бол өдөр болгон мемнээс мемний оронд хошигнолоос хошигнолын оронд л яваад байна. Тэгэхээр төдий чи нэгээрээ юу гэж харж болохоор байна вэ гэхээр яг бидний энэ амьдраад байгаа нийгэм өөр амар стресстэй байна л гэдгийг харж болохоор те. Зурны гэсний тухайн арт түмэн юунд бухимдаж юу асуудал болж ийн вэ гэдгийг нь түүнийг нь харж зураглах боломжтой байхгүй тий. Өөрөөр хэлэх юм бол инээдм буюу энэ хошигнолыг хязгаарлахад өөрөө хэцүү байхгүй тий. Яагаад тэгэхээр энэ одоо цэвэр дайсансан шин чанартай биш. Одоо юу гэдэг чинь би ингээл амар бухимдалтай лайв хийгээл ч юм уу тий. Одоо энэ дээр ийм үзэл бодолтой байна гэл гаргах нэг өөр нөгөө талаас нь зүгээр нийгмийн асуудлыг ингээл явчлаа шүүмжлэл гаргах юм бол түүнийг нөгөө хүлээж авах хандлага ч гэсэндээ өөрөө арай зөөлөн болоод ирж байгаа тий. Өөрөөр хэлбэл одоо миний супер эго буюу миний ухамсар хизээч намайг тийм хэрүүл хийсэн лайв
хийлэхгүй байхгүй тий. Тэр чинь нөгөө ямар ч этикгүй ёс зүйгүй гэл ингээд хязгаарлалтуудыг хийчихэж штэ тий. Найзууд юу гэж бодох юм тий. Одоо багш маань ч юу гэж бодох юм. Ямар одоо гэл нийгмийн хязгаарлалтуудаа баригдаад би тэрийг хязгаарч хийхгүй байхгүй юу. Оронд нь одоо юу гэдэг чинь тэрийг нэг юм яжсан мим шеэрлэх нь өөрөө нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хэл байгаа юм л да. Тэрийг миний ухамсарч гэсэн хүлээн зөвшөөрөд байна гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол энд дотор байгаа болохгүй бүтэхгүй байгаа юмнуудыг зөөлөж гаргаж ирж байгаа хэлбэр нь өөрөө хошигнол болоод байна тий. За дараагийн нэг онол гэх юм бол бидний сайн мэддэг социологч философч тий Томас Гоббсын үзлэр бол хошигнолыг юу гэж хараад байна вэ гэхээр давуу байдлын онолоор тайлбарлаад байгаа. Өөрөөр хэлбэл бид нэр ингээд бас эргэн тойронд байгаа комеди ч юм уу тий ингээд хошин шоугуудыг ч юм уу харахаар нэг болвол өөрийнхөө давуу байдлыг ингээд дүгийлгсэн тий одоо бусдыг жоохон шүүмжилсэн шогсон байдлаар тий явах гэдэг хандлагатай. Жишээлбэл бусдын одоо гоо үзэмж одоо харагдах байдлаар нь ч юм уу тий одоо хошигнол бөөнөр ингээд мармар хийгээл инээгээл энэ нь өөрөө ингэж явах үед бид нэр эго бас ажиллах нь л тий энэ хүнээс би илүү юм байна. Ядчил би дутуу биш юм байна гэдгээ мэдэрч байгаа нэг хэлбэр яваад байдаг гэсэн үг. За дараагийн нэг зүйл гэх юм бол бас бидний юм хошигнолд хязгаар байдаг шүү дээ. Юугаар бид нар хошигнох уу, юугаар бид нар хошигнохгүй вэ гэдгээ хүн амьдралын явцад өөрөө ингээд мэдсэн болт байдаг шүү дээ. Одоо жишээ нь одоо юу гэдэг чинь хин нэгэн хүний үхэл завлан дээр ч юм уу бид нэр хизээж хошигнолыг ашигладаг. Эсвэргээрээ одоо зүгээр гудамжинд явж байгаа л нэг халтраад унчвал тэрэн дээр бол ингээл бөөнөр айгүй хаз чаргалтаар инэ шүү дээ. Энэ болохоор одоо хошигнолын юм хязгаар гэж байдаг юм байна л да. Хүнд тогтчихийдэг. Энэ мэдээж хэрэг тухайн хүн маань тас биенд хүрээд нийгмийн статус бас нэмэгдэхийн хэрээр бий болж идэг зүйл. За гих мэдчлэнгээр хошигнолыг тайлбарладаг маш олон одоо онол үзэл баримтлууд байгаа. Тэнгүүд та эдгэрийн таны яг хошин мэдрэмж хаана ажиллаад байна вэ гэдэг бас нэг асуудал байгаа. Чи ингээ өөрийгөө ер нь анзаарж байхад хөвчлэн ямар зүйлс төр илүү инээж юм. Надаа хүмүүсийг дийлэнхтэй нөгөө комеди үзэх надад ерөөс инээдтэй санагддаг. Ямар ч байсан би юунд инехгүй байгаагаа маш сайн мэдээ та. Яг зэрэг комеди дээр дийлэнхтэй инсалтууд явж идэг те. Буюу одоо хүний хөхтөө явдлуудыг дийлэнхтэй ярьдаг. Түүнийг нь дэврэгж өөрөө яаж ботсон талаар ярьдаг. Тэгэхээр надад ерөөсөө тэр хүмүүсийн бүтлгүүтэл хүмүүсийн сул байдал, дутуу байдлыг дэврэж ярих нь ерөөсөө инээдтэй санагддаг юм шүү. Харин илүүтэйгээр тэрэн дээр нь одоо бит хоёрын хийж байгаа зүйлүүд илүү үр нөлөөтэй, илүү чухал, илүү хэрэгтэй юм шиг санагддаг байхгүй. Яаж асуудалт болгосон бол асуудлаа шийдвэрлэх вэ гэдэг, яаж дараагийн шатанд хүрэх вэ гэдэг зүйлүүдийг илүү олж сонсох сонирхолтой. Юунд илүү инээгээд байна вэ гэдгээ гадарлахтай болохоор нэг цаад учир шалтгаан нь өөрөө ухаж бодож олдог нэг тийм юмнуудад илүү инээд хүрээд байгаа юм шиг санагдав. Одоо яг шууд жишээ хэлэхээр айгүй хэцүү л. Жохон логик ажилладаг. Киноны одоо юунууд өгдөг шүү дээ. Нэг кино за жишээ нь Spider-Man-ы одоо сүүлд нөгөө No Way Home дээр гарсан хошигнол дээр болохоор тэр No Way Home-ийн өмнөх өөртөө ожны ангиудыг үтсэн хүн ойлгох хүч мимик хийцэн байвал те. Тэгжээж би No Way Home дээр ингэсэн чинь нэр өмнө ингэсэн штэ гэдэг тэрийг өөрөө авахж ойлгож бодох юм бол илүү хөвгөлтэй санагддаг юм шүү. Яг энэ дээр нөгөө хүмүүс юунд инээгээд байна вэ гэдг нь бас тухайн хүний яг мөн чанартай их холбоотой байх гэдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо яг жинхэнэ далд ухамсартай нь холбоотой байх гэдэг байна гэсэн үг. За энэ дээр Род Мартин гээд сэтгэл судлаачийн хийсэн 4 ангилал байгаа юм байна л да. Ерөнхий хошигнолыг 4 хэсэгт хувааж авч үзээд байгаа юм байна. За эхнийх нь болохоор одоо хамтын хошигнол буюу ерөнхий ингээд амьдралын эргэн тойронд болж идэг юм сүзээний талаар хошигнолоо те. Жишээлбэл манай одоо нэг эдийн засгийн асуудал энэтрэ гэл амьдралд одоо төвжрэл ч юм уу те. Хүн болгон сонсоод одоо тэрийг ойлгоод хошигноод инээгээд мэдрэмжээ авч чадхаар энэ хошигнолын төрлүүдийн давуу тал нь юу байдаг вэ гэхээр хамтын мэдрэмжүүдийг буюу нийгмийн холбоо хамаарлыг маш сайн нэмэгдүүлж өгдөг давуу талтай байдаг. Өөрөөр хэлбэл хинч тэнчнээс нэг айхтар одоо юу гэдэг чинь ийм эмзэглэлийг ч юм уу олж харахгүй байх нь шүү дээ. За хоёр дахь төрөл нь гэх юм бол
түрэмгийн төрлийн хошигнолууд. За одоо манай зарим комедианууд байна шүү дээ. Биенийхээ гадаад үзмжээр нь ч юм уу, одоо ганц бие байдлаар нь ч юм уу, насаар нь ч юм уу те илт түрэмгийлэл агуулсан хошигнолууд байгаад байдаг. Тийм зүйлс бас инээдэг хүмүүс байна те. Бас ягаад инээгээд байгаа нь цаана бас очир шалтгаантай л байгаа ах. За 3 дугаар нь гэх юм бол одоо ер нь надад болоод байгаа энэ стресс бүхий үйл явдлыг даван туулгаж чиглэсэн хошигнолууд. За жишээлбэл би одоо ингээд хаягдчихлаа гэж бодъё л доо. Тэгэнгүүт хаягдснаа амар юм хошигнол болгож яриад байж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл надад төрөөд байгаа энэ стресстэй мэдрэмжийг би арай нэг ашигтай хэлбэрээр гадагшлуулаад байгаа сублимац хийгээд байгаа нэг хэлбэр нь яваад иж болно гэсэн үг. Магадгүй шалгалтандаа унснаа за би угаасаа бэлтгээг болохоор ингээ унж байгаа мó гэдэг ч юм уу те. Дараагийн удаад нөгөө энэ алдаагаа өөртөө давтахгүй тулд хийж байгаа одоо үүссэн байгаа мэдрэмжүүдээ тайлгаж чиглэж байгаа хошигнолууд гэсэн үг. За 4 дахь төрлийн хошигнол гэх юм бол ер нь өөрлөвгээд буюу бие рүүгээ чиглэсэн сөрөг хошигнолууд. За одоо нөгөө бусад хүмүүс одоо түрэмгийн лагуус хошигнолыг хийж болно шүү дээ, над руу чиглэсэн. Тэгсэн чинь энэ удаагийн хошигнолын онцлог нь юу вэ гэхээр өөрлөгөө чиглэсэн сөрөг одоо комментуудыг авуулсан хошигнол. За жишээ нь би угаасаа одоо 30 хүрж байгаа ч гэсэндээ хинтэж үргэлж байгаагүй гэдэг ч юм уу те. Яг нөгөө өөрийнхөө тухай сөрөг фактуудыг хин нэгэн хэлхээс өмнө тэрийгэ одоо олон нийтэд гаргаж ирж илэрхийлж байгаа хэлбэр гэх юм уу. Тийм буюу тэр зүйл бол миний сул тал болохгүй шүү гэдгийг өөртчилж хүмүүст хэлэнгүүтээ түүнийг өөр хүнээс сонсож сул одоо нөгөө нэг эмзэглэдэг тэр мэдрэмжээ мэдрэхгүй тулд ерөнхийдөө бол гаргаад хэлчихэж байна гэсэн үг шүү дээ өөртчлээд. За эдгээр ерөнхий хошигнолын төрлүүдийг эдгээр 4 төрөлд ерөнхийд нь хувааж авч үзээд байгаа юм байна. За тэгэнгүүт хошигнол болгон хүнд дандаа эргээр нөлөөлдгүү гэвэл бас үгүй. Яагаад вэ гэхээр ялангуяа нөгөө төрөмгийн шинжтэй хошигнолуудыг хүлээж авч байгаа хүнд нь өөрөө эмзэг мэдрэмжүүд төрдөг. Энэ хитрээд эхлэх юм бол нөгөө дээрлэх хэлт ч юм уу те биенийг одоо бүлгийн дундах одоо сүргөө маргалдаанууд ч юм уу те үүсэх хандлагатай. Ялангуяа одоо өсвөр насны үед нэг юм ангид шооч нөхдөд байдаг шүү дээ. Ихэвчлэн нөгөө төрөмгийн хошигнолуудыг хэрэгэлдэг. Биенийг одоо ялангуяа өсвөр нас бол нөгөө эмзэг үе байдаг учраас тэрийг нь хүүхдүүд бас илүү одоо мэдрэмтгийгээр хүлээж авдаг ч юм уу. Нэг нэгэндээ айгу сөргөөр нөлөөлж яадаг хошигнолын төрлүүд байгаад байна. Эсвэргээрээ өөрлөө нөгөө чиглэсэн бас сөрөг хошигнолыг их хэрэглээд ах нь эргээд нөгөө сэтгцийн сайн сайхан байдалд бас зарим талаараа хохирлуудыг учруулад явцдаг. Зарим судалгаагаар мэдээлж байгаагаар одоо сэтгэл готрол ч юм уу те депрессийн зарим нэгэн шинж тэмдгүүд нь өөрлөгөө илүү энэ чиглэсэн сөрөг хошигнолуудтай бас холбоотой байж болно гэж үзээд байгаа. Гэтэ бас аль нь алигаа үсгээд байгаа нь тодорхойгүй те байдаг ч юм уу. Ер нь одоо жишээ нь энэ төрлөөс харангуйт чиний хошигнолын төрөл хошин мэдрэмж хаана илүү ажиллаад байгаа шиг байна. Хамгийн ихнийх нь л ах шиг байна. Тийм. Ер нь тэгээд хүмүүстэй яриа сууж байгаа гэсэн чинь надаа инээдэг зүйлүүд амар ажиглаад байдаг байхгүй юу? Бүр ингээ гайхаад энэ хүмүүс яагаад энд инээгээд байгаа юм бол гэж хүртэл бодмоор зүйлүүд амар их гардаг. Тэгээд тэр нь болохоор тэгж бодож байгаа нь болохоор тэр түрэмгийлэл байна. Өөрөө өөрийгөө жоохон би угаасаа ингэдэг тэгдэг гэж хэлж харилцаанд оролцдог хүмүүсээс тэл зөндөө байдаг те. Гэтэл яг үүндээ би тэрийг нь бодоочгүй тэр нь надаа ямар ч чухал биш чи тэгдэг байх нь би ирээдүйд чамтай ямар харилцаанд явхад хүртэл ямар ч нөлөөгүй зүйлүүд байдаг. Яг хэлж байгаа нь буруу биш надтай тийм төрлийн хошигнол хийж байгаа нь буруу биш ч гэсэндээ ер нь бол хошигнолын хувьд бит хоёрын мэдрэмж таарахгүй байна гэдэг чинь би алилах тэр төрлийн харилцан яриа оруулахгүй тал руугаа л харилцаж эхлэв шүү дээ. Яагаад гэвэл надад тавгүй байд юм чи. Ер нь бол миний нэг инээд хүрдэггүй. Гэтэл нөгөө хүмүүс маань инээдтэй юм яриад байдаг би тэрийг нь ойлгохгүй инехгүй байгаадах юм бол бас жоохон асуудалтай. Тэгээ яагаад гэвэл бит хоёр нэг зүйлийг ойлгоош нэг зүйл дээр адилхан мэдрэмж мэдэрч чадахгүй байгаа учраас энэ харилцааг урт хугацаанд ирээдүйд яах вэ гэдэг төсөөлөл үүсгэд одоо хүндрэл учруулна гэсэн үг шүү дээ, тэ. Нэг зүйл дээр инээж чадахгүй, нэг зүйл дээр ойлголцож инээж хамт баясаж чадахгүй байгаа бол магадгүй өөр нэг зүйлийг сөрөг талаас нь хүлээж аваад түүнийг хамтдаа шийдвэрлэе гэдэг бодол санаатай болох уугүй юу гэдэг дээр маань хүртэл нөлөөлөд ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аллах хүмүүс ч гэсэндээ анх хүнтэй танилцахдаа илүү хошигнох мэдрэмжтэй, хошигнол сайтай. Тэгээд тэр хошигнол нь нөгөө хүнд илүү таалагдах
юу энэ үуч одоо юугаар хошигноод байна гэж хүлээж авахааргүй хүн байх юм бол илүү хурдан дотносож нэг мэдхэд илүү бас тусалцаа үзүүлдэг байгаад байгаа шүү дээ. Тийм яг энэ дээр нөгөө судалгаанууд харах юм бол ихэвчлэн гэр бүлийн хоёр хос маань хошин мэдрэмж нь нэг цэг дээр таардаг байх юм бол өөрөөр хэлбэл нэг зүйл дээр инээдэг байх юм бол тухайн гэр бүл асуудлуудыг даван туулах чадвар нь ч гэсэн айгүй өндөр болоод ирдэг юм л те. Одоо жишээ нь амар юм аргалдаж явж ирсэн хошин мэдрэмж нь өөрөө нөгөө юмыг маань асуудлуудыг маань бас зөөлөж өгнө шүү дээ. Тэгээд үнэхээр тулгараад байгаа асуудлаа бас нөгөө зөөлөж илэрхийлэхэд нь тусалдаг учраас хошин мэдрэмж таарах нь өөрөө гэр бүлийн урт хугацааны аз жаргал сайн сайхан байдалд бас их нөлөөлөд байгаа гэдэг судалгаануудыг гэр бүл судлаач нар ч гэсэн сэтгэл судлаач нар ч гэсэн хэлээд байгаа юм байлээ. Яг тийм тий. Хошин байдлаар ямар нэгэн асуудал тулгараад тэрэн дээр маргалдаан үүсгэж байгаа үед түүнийг хошин талаас нь харах, хошин талаас тэгээ бас хошин талаа зүгээр хошин байдлыг зүгээр илэрхийлэхтэй тэгэхгүй бол шал тохиромжгүй зүйл дээр инээдэм нарийн болох гэдэг юм бол нөгөө хүнийхээ бур дурууг нь хөрчиж магадгүй шүү дээ. Энэ нөгөө хүмүүсийн бие физиологи дотор явагдаад байгаа нейротрансмиттерүүд гормонуудын ялгарлыг нь бууруулах өөр баяр баясгалын ажиргалтай байдлын гормонуудыг гаргаж ирэхэд бас нэмэр үзүүлж байгаа учраас биднэрт тэгж нөлөөлдөг. Тэ яг уур бухимдалтай байхад тэнийг ошигт ихэд миний стрессийн кортизолын адреналины хэмжээ төдий хэмжээгээр багасаад нөгөө талд нь допамин, серотонин гэх мэтчлэн эерэг гормонуудын маань ялгарл нэмэгдэж байгаа учраас миний мэдрэмж өөрчлөгдөж байгаа учраас би асуудалд яаж хандах аль талаас нь харах өнцөг хүртэл өөрчлөгдөж байгаа байхгүй тий. Тэгвэл энэ нөгөө хүний хошигнол одоо ер нь юунд би инех вэ гэдэг нь бас олон хүчин зүйлээс хамаарат байгаа шүү дээ тий. Одоо юу гэдэг чи би угаасаа анханасаа дарк юмд инээдэг болёо гэж өөрөө сонгохгүй тодорхой. Тэгэнгүүт үүнд нөлөөлж байгаа хүчин шалтгаанууд маш олон зүйлүүд байж болно шүү дээ тий. Мэдээж хэрэг за нас байж болно, хөөс байж болно, соёл байж болно, тухайн нэг гэр бүлийн өссөн орчин байж болно гэх мэтлэнгээр тий. Ер нь ингээд анзаарч яхад одоо яг ялангуяа уусаа хүмүүс айгу ярьдэн шүү дээ. Хошин мэдрэмж бол ингээд ялангуяа соёлоос айгу хамааралтай байх гэдэг. За жишээлбэл бидний инээж байгаа юмд өөр соёл иргэншилтэй хүмүүс инехгүй иргэншилж байгаа шүү. Өөр соёлтой хүмүүс инехгүй байдаг ч юм уу те. Эсвэл эсвэргээрээ одоо юу гэдэг чинь Америкчууд инээж байгаа юм би инехгүй, солонгосчууд инээж байгаа юм би инехгүй байдаг ч юм уу те. Хичнээн хэлийг нь ойлгоод байгаа боловч тэр надад тийм инээдтэй ингээд цаанаас ундарсан юм гарч ирэхгүй байгаа шүү дээ те. Үүний шалтгаанууд дээр чи юу гэж боддог вэ? Ерөөсөө тэр бодлын хэв заг мэдрэмж болон бодол хоорондоо ямар харилцаатай вэ гэдэг энэ аягүй чухал. Бид нэр бодлороо ямар нэгэн зүйлийг хүртэж хүлээж авах байдлаа өөрчилж түүн дээр үүсэх мэдрэмжээ их болон сул аль эсвэл бүр байхгүй болгох боломжтой тийм. Тэр нь бол анханасаа би одоо 5 дугаар одоо хэдэн нас хүртлээ чинь тийм нэг гэр бүлд амьдарч яагаад сурагч солилцоо орчим ушаал өөр гэр бүл рүү яваад очичлоо гэж бодъё л тийм. Гэтэл нөгөө шинэ очсон гэр бүл маань шаал сонь сони юм яриад инээгээд байдаг. Гэсэн чинь би тэрийг нь ойлгоод. Гэхдээ би тэр зүйлийнх нь ярьж байгаа зүйлийн учир шалтгааныг нь ойлгоод энэ хүмүүс юу нь юуг яаж боддгийг нь мэдээд буюу миний танин мэд хүн бодол санаа маань өөрчлөгдөөд ирэх үед би тухайн зүйлийг нь инээдтэйгээр хүлээж авах боломжтой болдог. Буюу бид нэр юуг яаж бодож байгаас мэдрэмж өөрчилж болно тийм. Тэгэхээр бидний нөгөө бодлын хэв загварыг хаана хэн суулгаж өгсөн бэ гэдэг маань хамгийн чухал зүйл болчихж байгаа гэсэн. Би бага насндаа маань гэр бүлийнхэн 90 тойрны найз нөхд маань одоо нэг рүүгээ нөгөө түрэмгийлсэн хошинглыг хийдэг ч юм уу байсан бол тийм. Одоо би нөгөө нэг ангийн бүлийнүүдтэй нийлдэг хүүхэд байсан байж магадгүй шүү дээ. Тэр дээрлэгдэх төрлийн хүүхдүүд маань бусд одоо хүүхдүүдийг халдсан байх юм бол лам гэж дууддаг. Одоо биеийн жингийн хувьд илүүдэлтэй байх юм бол гахаа гэж дууддаг юм. Янз бүрийн тийм хошинглуудыг хийгээл хоорондоо инээлтэл байгаад байдаг шүү хүүхдүүд. Яг нь энэ бол тухайн хүүхдүүдийн хөгжлийн процесс хөгжлийн явцдал тохиолдож байгаа зүйлүүд энийг бол зөв буруу гэж шууд хэлээд хүүхд болгоныг тэр зүйлд хошигнол хийхгүй байх ёстой гэд тулгаж тийм байдлаас нь хүмүүжүүлж хүн болгон чадахгүй учраас энийг бид нэр алилах зүг талаас нь хүлээж аваад явах ёстой. Гэхдээ би тэр хүүхдүүдийн нэг байсан бол би ирээдүйд тэгээд тэр хүүхдүүдтэй цуг найз нөхөрлөл найзлал ирээдүйд яваад л байгаа бол би тэр талаас нь л аливаа зүйлийг хошигнож тэр талыг л энэ төлөв инээдтэйгээр хүлээж аваад сурч шүү дээ. Тэгэхээр яг л тэр миний бодлын хэв загвар юуг инээдтэй инээдгүй гэж хүлээж авч байгаа тэр зүйлүүдийг надад суулгасан бай. Дээрэс нь би өөрөө
хөгжлийнхаа явцад, амьдралынхаа явцад сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүдийг болон босод нөгөө нэг өөртөө хүлээж авахгүй байгаа миний эгод халдаад байгаа зүйлүүдийг яаж гаргаж сурсан бэ гэдэг манаас айгүй чухал болчихж байгаа гэсэн үг байхгүй тий. Тэр нөгөө анхнаасаа бид өөрөө айгүй их эго гэдээ яриа явцсан. Эго гэдгээ тайлбарлах юм бол миний дотор одоо бүр мөн чанартай би юу хүсэж ийн вэ гэдэг мал ерөөхдөө бол эго тий. Тэр би юу хүсээд байгаагаа яаж гаргах вэ гэдэг нь болохоор сайн өмнө хүслэнгийн ярьдаг супер эго буюу нийгмийн хим хэмжээнүүд надад яаж нөлөөлөхөөс шалтгаалаад би яаж нөгөө юу хүсэж байгаагаа гаргах вэ гэдэг. Гэтэл би нөгөө багаасаа хойш найзууд маань ч тэгдэг, гэр бүлийнхаа маань ч тэгдэг учраас би бүр тэгжил гарамаар хүсээд иж магадгүй шүү дээ. Миний би тэр байхгүй юу те. Тэгэхээр анханасаа би тэгэж гаргаад илэрхийлээ сурцсан бол энэ бас дэмжлэг үзүүлээд байна гэсэн үг те. Тэгэхээр миний амьдралын одоо нөгөө орчин нөхцөл маань яаж өөрчлөгдсөн бэ? Би ямар орчинд одоо ховсож өөрчлөгдөж орчнуудыг сольж явсан бэ гэдэг маань айгүй том туршлага болно гэсэн. Одоо магадгүй би бага ангитай тийм хүрээлэлд байгаад явцсан. Гэхдээ би дунд ангитай шал өөр хүрээлэл рүү яваад орчих магадгүй шүү дээ. Анги солилцсон, сургуулийн хооронд шилжсэн. Эсвэл нөгөө нэг сурах солилцоогоор бүр өөр улс руу яваад өгсөн. Тэгсэн ахлах ангитай шал өөр. Их сургуульд орсноо би бүр өөр хүмүүстэй очиод нийлцсэн. Энэ болгон дээр би нөгөө нийгмээс суралцах гэдэг зүйл маань diverse буюу олон ургалж болох боломжинд бүрдээд байгаа учраас олон төрлөөр сэтгэлийнхаа хөдөлгөөнийг илэрхийлэх, олон зүйлийг ойлгож инех чадварууд нь бүрдэх байх л гэж бодож байна. Амар урттай. Тэгвэл чи өөрийгөө ер нь хэр хошин мэдрэмжтэй хүн гэж боддог вэ? Хошин талын зүйлсүүдийг ойлгохдоо гайгүй байх. Гэхдээ өөрөө хошин тал хийхдээ айгүй мó. Тийм. Өөрөө ямар нэгэн зүйлийг хошин талаас нь хараад тэрийг хүмүүст ойлгохдох хуйцаар, хүлээж авах хуйцаар илэрхийлэх чадвар бол маш муу. Ер нь бол барыг чаддгүй. Энэ дээр нэг сонирхолтой судалгаа харсан. Өмнөх дугаар дээр битээрээс хосын харилцааны талаар ярьсан тийм. Тэр хосын харилцааг буюу бие биенд одоо татагдахад нөлөөлдөг нэг зүйл нь хошигнол байгаа шүү дээ. Ихэвчлэн эмэгтэй хүмүүс ийм өөрийг нь инээлгэж чадах буюу хошин шогийн мэдрэмж өндөртэй эрэгтэй хүн лөө илүү татагддаг юм байна л да. Тэгэнгүүт гэхдээ бас хинч байсан хайртай хүнийхээ дунд хажууд ч юм уу итгэж найдаг хүнийхээ дунд хошин байж чадна шүү дээ. Нөгөө талаас нь харах юм бол эрэгтэй хүн болохоор өөрийнх нь энэ хошигнолд инээдэг эмэгтэй хүнтэй хамт байхдаа илүү дуртай байдаг юм л дээ. Сонирхолтой юм. Эсвэргээрээ эмэгтэй хүн хошин шогийн мэдрэмж өндөртэй байх нь нөгөө өөрийг нь одоо сонирхож магадгүй боломжит ийм одоо хүмүүсээр жоохон зай ингээд барихт нь нөлөөлчдөг юм л дээ. Яагаад ер нь эрэгтэй хүмүүс хөвчлэн ийм хошин шогийн мэдрэмжээ одоо ийм элт хүчтэйгээр илэрхийлж гаргаад идэг вэ гэхээр энэ нь нөгөө ухамсаргүйгээр явагдаж байгаа одоо боломжит хосоо хайж байгаа нэг үйл явц гэж үздэг юм байна л да. Тэнгүүт нөгөө эмэгтэй нь өөрөөс нь давсан ийм хошин нөхөр байгаад шүү дээ. Тэнгүүт жоохон өрсөлдөөний мэдрэмж төрүүлээд те бас зэрэг зайгаа барихт нь нөлөөлчдөг юм байна л да. Өөрөөр хэлбэл жоохон айлгчдаг хандлагууд байдаг гинэ. Наасан дээр ч болохоор би яг эсрэг юм. Би өөрөө хошин зүйлсүүдийг хэлж ярьж партнераа инээлгэх чадвар муутай учраас илүү тэртлийн хүнд татагддаг ер нь сүлд анзаарсан. Тийм. Айлах би тэгээд нөгөө дээрэс нь introverted юмыг ингээд айлах логикоос нь харах гад байдаг талтай учраас яг миний нөгөө талын хүн надад байх нь хажууд байх нь бидний харилцаа амжилттай явахад илүү нөлөөлт юм болов уу гэж ер нь бол анзаараад байгаа. Тэгээд бас нэг судлаачийн нэрийг мартчихжээ. Гэхдээ нэг хийсэн судалгаан дээр хүүхдүүдээс танай гэр бүлээс тий эсвэл чиний амьдралд чинь байгаа хүмүүсээс хамгийн хошин хүн хинбэ гэж асуухад хүүхдүүдийн бараг 99% нь аав эсвэл ах гэж хэлсэн байгаа байхгүй. Буюу дандаа эрэгтэй хүүсний хүмүүсийг нэрлсэн байгаа. Тэгээд судлаач өөрөө гэртээ очиод хүүхдүүдтэй ярьж байгаа юм л та. Би нэгээд өнөөдрийн хийсэн судалгааны үр дүн дээр бүр 99% дандаа аав юм уу ах гэдэг эрэгтэй хүүсний хүмүүсийг хамгийн хошин хүмүүсээр нэрлсэн гэсэн чинь хүүхдүүд нь бүгд чимээг болоод доошоо харцсан гинэ. Тэгээд яагаад юу болчихвоо асуусан чинь хүүхдүүдээсээ тэгээ сонирхож асуусан юм л та. Тэгвэл та нарын хувьд хамгийн хошин хүн чинь хошин сайндаг хүн чинь хин бэ гэсэн чинь хамгийн эхлээд аав, дараа нь нохой, тэгээд ээж буюу нөгөө судлаачийг хэлсэн байхгүй тий. Ээж бол бүр нохойноос ч хөвжилгүй хүн болж таарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр нөгөө эмэгтэй хүмүүсийн одоо эмэгтэй хүмүүс нас явах одоо хөшрөх тусам тий нас ахих тусам
өөрсөнд нь тулгардаг асуудлуудаас болж хошин зүйлүүдийг ер нь бол соёл нь эмэгтэй хүмүүс хошин зүйл яриад инээгээд амар чангачиг инээгээд ах нь ер нь яаж хүлээж авдаг те. Тэр хүчин зүйлүүдээс болоод эмэгтэй хүмүүс хошин мэдрэмжээ ер нь бол алдчихдаг юм байна. Эрэгтэй хүмүүсийн хувьд болохоор тэр хошин зүйл хийгээд түүнийг нь хүмүүс хүлээж аваад инээгээд байх орчин нөхцөл бүх зүйлүүд нь байнгын байсаар л өгөх учраас хошин байгаад гэдэг юм. Тийм учраас нөгөө хошин зүйлүүд хошин хүнд хүмүүс илүү татагддаг гэж ярьсан шүү дээ. Тийм учраас гэр бүлийн хувьд хүүхдүүд аавдаа илүү ийм илгэсэг дотно аавдаа илүү дуртай, аавтай байх илүү хөвгчлөлтэй сайхан инээд нарийнтай байдаг тэр мэдрэмжүүд нь давмгаалаа явцдаг юм байна гэдэг тийм тайлбарыг өгсөн байгаа юм. Гэтэ мэдээч хэрэг нөгөө угаасаа гендрийн асуудал ярих чинь жоохон хэцүү шттэ тий. Эрэгтэй гэд заавал тийм байх албатай биш, эмэгтэй бай заавал тийм байх албатай биш. Нийтлэгээр л ярьж байгаа учраас тий. Олонхын хувьд тий. Тэнгүүд бидний айгуу сонин юм нь одоо чи надад нэг амар том санаад дээдэг хүүхэд насны нэг юм дурсамж байдаг байхгүй юу? Бид нар ингээд ангаараа нэг найзынхаа ангийнхаа хүүхдийн одоо гэр бүлийнх нь хүний одоо буйны ажил дээр буюу нас барцсан тий ойр дорных нь нас барцсан тэгээд очиж исэн. Тэгсэн чинь амар сонин ингээд бараг л нэг тийм амар хөвгөлтэй юм бол болоогүй заяа. Гэтэ ингээд бүгд нэр хэдл инээгээд амар шокны үйл явдал ахгүй тий тэр чинь байж боломгүй. Яагаад тэр супрэго ажиллаж байгаа цагт бол тэр огт болохгүй шүү дээ, тий. Одоо ёс сууламжлаа ботсон ч гэсэн, наад захын мэдрэмжээ ботсон ч гэсэн, тий. Тийм нөгөө гэр бүлийн хүмүүс нь юу мэдэрч байгаа вэ гэж гэсэндээ бас харуулж үзэх хэрэгтэй шүү дээ. Тийм. Тэр чинь ингээд байж боломгүй юм байгаа даа байхгүй тий. Тэгээ би энэндээ өөрөө ингээд ягаад ч надад амар сонь санагдаг, имзэглэж явдаг байхгүй юу. Ягаад тэр би ч гэсэн инээсэн. Тэгээд надад л ийм тохиолдож исэн болов гэсэн чи би айгүй олон жишээнүүдийг уншиж байсан. Тийм нөгөө тохиромжгүй үеүүдэд хошигнж исэн, тохиромжгүй үеүүдэд инээж исэн айгүй олон кейсүүдийг сонссон байхгүй юу. Тэгсэн чинь учир шалтгаан нь юу байдаг вэ гэд жоохон судлаа. Тэгсэн чинь одоо хамгийн анх дугаар хэлэхэд бас ярьжсэн те. Бид нар юу нь яагаад хошигндаг вэ? Яагаад инээдэг вэ гэхээр одоо бидний сэтгцэд буюу одоо байгаа энэ бие хүнд маань хүндрэл учруулж болох ус гүн стресстэй, гүн одоо ийм үйл явдлууд хүндх үйл явдлуудын үед одоо цаанаас нь ухамсаргүйгээр хийгдэж байгаа үйлдэл нь өөрөө хошигнол болчдөг. Өөрөөр хэлбэл тэрийг би давн туулахын тулд өөрийгөө баг зэрэг тайвшруулахын тулд энэ болоод байгаа үйл явдал одоо аюулгүй намжнаа цаашдаа одоо ирээдүй арай гайгүй эрэг болно гэдгийг өөртөө мэдрүүлэхийн тулд надаас гарч байгаа үзүүл нь инээд болчдөг юм байна л да. Тэгээд яг нэг хүн одоо магадгүй тэрийг өөртөө энэ төрөөд байгаа эвгүй мэдрэмжийг одоо жогшин байдлаар илэрхийлсэн нь нэг хүн инээчингүүд нэг угаасаа босс нь инээдийн нэг юм чадвар байгаа шүү дээ. Халдварладаг инээ хөвшөөх хоёрын нэг том одоо давуу тал байгаа. Тэнгүүд ингээд бодоод үзэнгүүт бид нар амьдралынхаа хизээ нэг үед амар тийм тохиромжгүй үедэд инээсэн байдаг те. Тийм надад саний чамаг ярьжсэн чинь яг нэг амар том асуудал биш гэсэндээ бид нэр 10 жилдээ дунд ангид байхаа 8 9 дугаар ангидаа ангийн зураг авахлахаа зогсчихсэн чинь манай ангийн нэг 2 3 эрэгтэй хөвгсүүд бүр ингээд нөгөө камерныхаа өөдөөс харчаад инээгээд болтгоо. Гэсэн нөгөө босд хүүхдүүд нь болохоор хэртгэн шиг зураг авахулж дуусчаад тараа явмаар байгаа байхгүй. Гэсэн чинь нөгөөдөл маань инээгээ болтгоо бүр ингээд сонин яг ингээд за одоо тайвширлаа боллоо. За одоо камер руу хараарай л гингүүд пэр гээл инээлдэж явдгоо. Тийм зүйл. Тэгээд тэрийг нь би эхэндээ ямар ядаргаатай юм бэ гэж бодож ирсэн. Сүүлдээ дагаад инээсэн юм явжсэн байхгүй. Нүүдлийн чи инээгээд байгаа надад инээдтэй санагдаад эхэлсэн. Тийм зүйл бас болж исэн юм байна. Ааха. Яг энэ нөгөө инээдийн халдварлалын талаар судалгаа хийсэн Роберт Броуайн гээд судлаач байгаа байхгүй юу? Энэ хүн болохоор бүр 1200 одоо хүн дээр бакалаврын түвшний оюутнууд дээр ажиглалт судалгаа хийсэн байгаа. Тэгээд судалгааны үр дүнд юу гэж гарч ирсэн бэ гэхээр ерөөсөө яг нөгөө хошигнолынх нь мөн чанар нь одоо яг хошигнолыг ойлгоод инээж байгаа, түүнээс болоод инээж байгаа байдал нь нийт хүмүүсийн нийт судлуулагчдын ердөө 10-аас 20% л байсан гинэ. Үлдсэн нь болохоор нөгөө дагаж дүүрэж инээж байгаа. Инээж байгааг нь сонсоод барыг инээж байгаа. Тэнгүүт одоо нөгөө инээдмийн кинонууд дээр ч юм уу ардан дандаа инээж байгаа хүмүүсийн дуу яваад байдаг шүү дээ. Тэнгүүт бид нар тэр юу болоод байгааг нь ойлгохгүй байгаа мөртлөөсөө дагаж инээгээд байдаг ч юм уу те. Эсвэл одоо бид нарыг жоохон байгаад айгүй хошин шог гардаг байсан шүү дээ, тэ. Тэр үед ингээл заалаар 4000 2000 хүн суудсан. Тэнгүүд тэр надад инээдгүй ч гэсэндээ би хажууд сууж байгаа хүний инээдэг сонсонгуудаа дагаж инээгээд байдаг. Тэнгүүд шалтгаан нь энд яваад байгаа юм байна л да. Наа санийхтай холбоотой сонирхолтой байна. Би өмнө дугаарууд дээр ярьжсэн байлоо. Бүр сонгодог урлаг одоо хөгжөөд
тайзан дээр ингээд тоглолт явдаг байсан үед төлбөртөө орж ингэж нөгөө алга тарьж браво гэж орилдох те дахиулъя гэж орилдог хүмүүс орж үздэг байсан байгаа байхгүй. Тэр нь хүмүүсийн хувьд тийм баяр баясгалтай аз жаргалтай бүр ингээ гоё байсан мэдрэмжийг нь хажуудлынхаа хүн ингээд алга ташаад инээгээд бахархалтай үзээд ахаар дагаж дүүрмээр санагддаг. Тэгэж хүмүүсийг үдсэн юмдаа сэтгэл ханамжтай байдлыг нэмэгдүүлэхийн тулд те хажууд нь төлбөртэй худлаагаас алга ташдаг хүн орж ирдэг гэсэн тайлхан. Саяны тэр дээр үе Америкийн сервисүүд дээр дэлгэнхтэй явдаг штэ. Friends дээр жишээ нь арт нь хүмүүс инээж байгаа тэр нөгөө гүйлтийн инэдмийн зам гэж нэрлэдэг юм л англиар яг юу гэдэг вэ? Тэр нь зарим хүмүүсийн хувьд миний хувьд бол тэр хойдлын инээд байгаад байгаа нь амар ядаргаатай амар тэнэг санагдаад байдаг байхгүй. Ямар ч энийг одоо инээж байгааг нь сонсох хүмүүс инээд юм бахтай гэж бодод. Гэтэл яг бүх тийм инэдмийн замыг ашигласан цувралууд болон ашиглаагүй инэдмийн цувралуудын хооронд үцхээр инэдмийн зам ашигласан цувралынх нь цувралыг үтсэн хүмүүсийн цувралдаа сэтгэл ханамжтай байсан, дуртай байсан, дагаж инээсэн тоо бүр хамаагүй өндөр байдаг буюу хүмүүс яалтчгүй тэр инээд худлаач байсан, өмнө нь ч байсан, дагаж инээгээд инээснээрээ тухайн зүйлийг хүртэж хүлээж авсан мэдрэмж нь эерэг байхад нөлөөлт юм байна гэдэг судалгаа байсан. Сонирхолтой юм тий. Тэгээ түүнээс гадна би ямар ч гэсэн түрүү хоёлаа ярьлаа шүү дээ, ингээд хошигнснороо стрессийг даван туулдаг гэдэг. Би ингээ өөрийгөө анзаарангуут яг өөр дээрээ нөгөө өөртөө босон стресстэй үйл явдлуудыг яг хошигнол болгож буулгадаг төрөл юм байгаа байхгүй. Жишээлбэл би ингэж явж байгаад ингээд ажлаа салагдаад гэдэг ч юм уу те. Уг нь бол тэр ингээд сонсонгууд хүн сонсонгууд амар гунигтай юм байгаад байдаг. Амьдралд бодцоор тохиолдчих юм бол амар хэцүү те. Харин тий амар хэцүү юм байгаад байдаг. Тэгтэл би тэрийг өөрөө ингэж хошигнол болгодог. Тэнгүүт бусдыг тэгж инээлгэж байгаа надад эргээд дахиад нэг юм эерэг мэдрэмжийг өгдөг ч юм уу те. Яагаад тэгэхээр бусдаа би ингэж түүхээ хуваалцж байгаагаараа тэр хүнд ч гэсэндээ ийм юм гэдэг чинь байж болт юм байна. Би ганцаараа биш юм байна гэдэг мэдрэмжийг өгөөд байна. Нөгөө талаас нь тэр хүний инээж байгаа юмнаас нь би дахиж өөрөө инээнгүүтээ эерэг мэдрэмжүүдийг аваад яваад идэг ч юм уу те. Өөрийгөө бол би тийж анзаарсан. Яг түрүүн чамтай хэлсэнчлэн хит нөгөө түрэмгийн хошигнолууд надаас жоохоо хэцүү санагддаг. Гэтэ сүүлд нөгөө найзуудтайгаа комеди үзээд тэгсэн чинь ер нь бол нөхдөө дандаа түрэмгийн хошигнолууд л ашиглаад байгаа байхгүй. Тэгээд эхэндээ нөгөөх нь ингээд миний одоо хүн чанар цулгахад гэх юм уу те ингээд амар хэцүү санагдаж эхэлж байгаа байхгүй юу. Гэтэ сүүл рүүгээ нөгөө хүмүүс инээгээд ангууд яалтчгүй дагаа инээсэн явж идэг ч юм уу те. Гэтээс нөгөө мэрэгжлийн онцлогоодоос байх шиг байна те. Бид нар жишээ нөгөө сэтгэл зүй сэтгэл судлаач гэдэг үднээсээ хүмүүсийн ер нь бүх юмыг ойлгох ёстой гэж байнгын заалгуулаад тэр талаасаа хүртэж хүлээж авах гэдэг. Тэгээд аливаа тэр зүйлүүд дээр үнэхээр инээмэр санагдсан ч гэсэндээ тэр ёс зүйн үднээсээ дарагдаад болохгүй юм шиг бас хүлээж аваад иж магадгүй. Хит эмпати гаргаад. Тэрэн дээр бол инээх л ястай байх та тий. Тэгж ивэл бид нэр чинь нөгөө стрессэнд давхар тухайн үед мартагдж байгаа, буурж байгаа, аз жаргалтай, баяр баясгалтай мэдрэмжүүдийг авч байгаа амьдралаасаа одоо амьдралаа тэр чинь аз жаргалтай өнгөрүүлж шít тий. Ер нь бол тэгээд сэтгэл судлаач ч бай, ер нь ямар ч хүн бай бас л нөгөө яагаад амьдраад байгаа юм тий. Амьдралдаа аз жаргалтай байх гэдэг юм уу? Эсвэл заавал бүх хүмүүсийг ойлгож, бүх хүмүүсийн тусын тулд байх гэдэг юм аа. Хэрвээ тэр бүх хүмүүсийн тусын тулд байж бүх хүмүүсийг ойлгож бас явж байгаа нь өөрт чинь аз жаргал бол мэдээж болно тий. Гэхдээ нөгөө талаас яг өөрийгөө байнгын хязгаарлаад хотлын нөгөө соёл, эцэгхийн хараа хяналт, мэрэгжлийн ёс зүй тэр тэгсэн хаяач гэсэндээ бас баригдахгүйгээр өөрөө байгаад цагийг зугаатай өнгөрүүлээд ар затлаа инээгээд тий аз жаргалтай байх нь чухал амьдралын аз жаргалтай байдлыг мэдэрч байгаа чухал нэг зүйл нь болж байгааг хэлбэрлэх л та тий. За стресс бууруулна гэдг нь өөрөө хошигнолын зөвхөн нэг л одоо ашиг тос байгаа даа шүү дээ. Ер нь бие махбодод ч гэсэндээ ашиг тустай. Бид нэр үнгийнээр ч гэсэн мэддэн шүү дээ. Зүгээр инээх нь өөрөө нөгөө аз жаргалын даавруудыг ятгаруулдаг. За түүнээс гадна одоо хамгийн энгийнээр бодоод үзэх юм бол хүн инээж явах үедээ одоо ингээл тасралтгүй чанга дуугаар инээж явах үедээ илүү их хүчил төрөгчийг авдаг юм байна л да. Тэнгүүд нөгөө уушгины маань үйл ажиллагаанд ч гэсэн эргэн нөлөөлнө, зүрх судасны өвчлөөс урьдсан сэргийлнэ, урт хугацаанд энэ хошигнол бүхий, инээд бүхий амьдрал нь өөрөө нөгөө амьдралын одоо нөгөө
тийм хэм маяг талаасаа тогтчих юм бол те дандаа эерэг даавруудын нөлөөгөөр бидний одоо дархлааны систем ч гэсэн нэмэгдэнэ. Тэгэл одоо нөгөө зөвлөмжүүд байнга ирээд шүү дээ. Ялангуяа юм хүнд нэг хөцөө цаг үед байнгын нэгээрээ хайртай дотны хүмүүстэйгээ хамт байгаарай гэл те. Бие махбодод бол эдгээр нөлөөллүүдийг үзүүлнэ. Дараагаар нь аваад үзвэл нийгмийн талаасаа те ялангуяа хошигнол бол нийгмийн харилцаа холбоог нилээ ингэж эерэг тал руу зөөлөж өгдөг нэг том одоо хүчин зүйл болоод байгаа шүү дээ. Жишээлбэл найзууд байлаа тий. Ер нь ингээл анзаархад нэг болвол ингээд дип төвшний юмнуудыг ярьдаг. Эсвэл дандаа хошин юмнуудыг ярьдаг шүү дээ. Найзуудаараа одоо дотны найзтайгаа уулзлаа гэж бодоход аль аль нь л давуу талуудтай бид нэр хүмүүстэй буюу өөртөөгөө юм ижил төрлийн зүйлд хошигндог хүмүүстэйгээ ойрхон байснараа нөгөө нэг нийгмийн холбоо хамаарлын маань ч гэсэндээ илүү эргээр нөлөөлчихнө. Нөгөө талаас нь аваад үзэх юм бол одоо жишээ нь байгууллага дээр асуудал үүслэе гэж бодъё те. Нэг л хошин шогийн мэдрэмж өндөртэй хүн байхад тэр одоо ширүүцсэн байгаа гал дунд басж байгаа нөхцөл байдлыг аягүй гоё зөөлчдөг шүү дээ. Одоо юмны нэг жижигхэн мэдрэмжэн дээр те зөөлрөөл явцдаг ч гэдэм үү. Нийгмийн талаасаа бас олон давуу талуудыг бий болгодог байх нь байна. За 3 дугаар нь хэм бол мэдээж хэрэг сэтгэл зүйд те. Дөрөв хийж байгаа хамгийн гол нь стрессийг маш их хэмжээгээр бууруулж өгдөг. За мөн өөрт тулгараад байгаа нөгөө хүнд хэцүү асуудлуудаа даван туулах нэг арга барил нөхцөл болж болно. За тэгээд урт хугацаанд бас энэ амьдралын хвшилтэд ороод ирэх юм бол нөгөө сэтгцийн сайн сайхан байдал, сэтгцийн эрүүл мэнд гэдэгт маань бас эргээр нөлөөлөө явчихна. За давхар аягүй сонирхолтой ой тогтоолтыг нэмэгдүүлдэг гэж яриад байгаа шүү дээ. Ер нь нөгөө бидний ой тогтоолт чинь сэтгэл хөдлөлтөй аягүй холбоотой байдаг. Ялангуяа инээд ч гэдэг юм уу, хошигнолч гэдэг юм уу, эсвэл бас нэг юм тодорхой хэмжээний одоо хүчтэй сэтгэл хөдлөлтөд ялангуяа ой тогтоолт нэг хамааралтай аваад идэг. Гэх мэтчлэнгээр олон давуу талуудыг бий болгодог байх нэ. Манаас соёлоос хамаарат хошигнолыг бол төдийлөн өндрөөр үнэлдэг шүү дээ, тэ. Одоо алиа марзан, алиа лагчиг, алиа салбдан шиг гэл ер нь бол хошин хүмүүсийг нэг тийм таатагаар хүлээж аваад идэг. Одоо соёлтой улс бол биш шүү дээ. Гэхдээ бүгдээрээ амар хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс, тэ. Ер нь монголчуудыг харахад би бүр ямар гайхалтай хошин шогийн мэдрэмжтэй юм бэ гэж боддөө шүү дээ. Тэгээд бүр жоохон хүүхэд ч гэсэндээ те нийгмийн асуудлуудыг амар хурцаар харж хошигндог. Би одоо жишээ нь өчтөр дүүгээ ингээл зүгээр ингээл ундгаал хөвтөж байхад бүр амар хошин шогийн мэдрэмжтэй байгаа байхгүй те. Тэгэхээр бид нар энийгээ байгаа өгөгдлөө одоо нэгэн тал бид нарт ийм эерэг үр дагавруудыг авчирдаг юм чинь те. Зохистой байдлаар байгаа орчин нөхцөл болгондоо ойр тойрныхантайгаа ч юм уу байгаа нөхцлүүдтэй ашиглаад гоё эерэг мэдрэмжүүдийг аваад яваасай гэж хүсэж байна. За тэгвэл хоёул өнөөдрийнхөө дугаарыг дуусгах уу? Тэгээд энэ удаагийн дугаараар Pathology podcast-ийн маань season 1 өндөрлөж байгаа тийм. Тэгэхээр бид хоёр season 1-ээ өндөрлөж байгаа учраас ер нь сүүлийн 2 дугаараа жижигхэн teaser-тэй бичлэг хийгээд оруулъя гэдэг санаа гаргаад жижигхэн бичлэгүүд маань орж байгаа. Тэр YouTube-ээс үзээрэй. Хэрвээ YouTube-ээс бичлэгүүд үзэх сонирхолтой байх юм бол одоо YouTube-ийн хандлт маань илүү өндөр байх юм бол бид өөр цаашаа ажиллах бичлэгтэйгээр явах талаасаа бодох байхаа. Гэхдээ одоо бас бид хоёрын уулзаж дугааруудаа бичих боломжноос байхгүй болж байгаа. Тийм учраас онлайнаар хоорондоо дугаараа хийгээ явах байх. Тэгээ season 2 маань бол магадгүй сар юм уу, сар хагасын дараа гэхдээ удахгүй гараад эхэлнэ. За тэгээ энэ хугацаанд хамт байсан сонсогч нартай баярлалаа. За season 1-ийнхаа турштай хамт байсан зөчтэй баярлалаа. Оролцсон зочдтой баярлалаа. Хамгийн гол нь нөгөө нэг дуу чанар өндөртөөгөр хүрэхэд тусалж байгаа M+-ийнхаа хамт олонд бас гүнээ талархал илэрхийлж байна. Тийм, манай постерыг хийдэг даваа гэдэг хүн байгаа. Манай аудиог янзалдаг Батуулт гэх залуу байгаа. Бүгдэнд нь маш их баярлалаа. Хамтарч ажиллахад таатай байлаа. Адал явдал дүүрэн 10 дугаар байлаа. За тэгээд хошигнол ярьсан ч бүр амар инээмэр санагтаад. Дараагийн сиснээр уулзцгаая. Тэр хүртэл тэр баяртай. Баяртай.